Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчиллийн хамтрагчид болон түүний найз нар нь ивент хийсэн. Би намар ном гаргах гэж байгаа гайхалтай. Энэ нь эмэгтэй хүний сүнсийг эмчлэх гэдэг нэртэй байх болно. Гэхдээ одоо залуучуудыг энд байгаад чинь би талархаж байна. Энэ бүгд та нарын төлөө адилхан зарчмаар ажиллах болно. W дээр байгаа линкээр ороод энэ номыг авч болно. Энэ нь таны хувьд ч бас эргээр нөлөөлөх болно. Магадгүй эмэгтэйчүүдийн зүрх сэтгэл нь сэтгэлийн хөдөлгөөнөөс болж шархалсан байдаг. Гэвч би та нарт нэгэн зүйлийг хэлье. Хэрвээ зүрх сэтгэл чинь шархлаагүй хэдий ч нэгэнтэй асуудалтай байгаа бол та юу хийх вэ гэдгээсээ илүү түүнийг арай илүүгээр ойлгох нь тэрхүү нөхцөл байдалд үнэхээр туслах болно. Учир нь гаднаа зүг зүгээр юм шиг харагдах мөртлөө зүрх сэтгэлдээ шархалсан хүмүүстэй уулзраа ололцож нийцэн зогцно гэдэг нь маш хэцүү зүйл байдаг. Гэвч хүмүүс өөрсдөд нь хамгийн гол учир шалтгаан байгаа гэж огт бодлогүй. Бусад хүмүүст асуудал нь байгаа гэж тэд боддог. Амен. Шархалсан зүрх сэтгэл гэж юу хэлдэг вэ? Юуны өмнө өнөөдөр бидний байгаа Албекюркэд надад тохиолдож байсан нэгэн түүхээр би хэлмээр байна. 56 жилийн өмнө Шинэ Мексикийн Албекюркегийн жижиг хотод би анхны нөхөртөө хаягдаж байлаа. Аав маань намайг маш олон жилийн турш бэлгийн хүчирхийлэлд автуулж байсан тул хинч намайг хүсэхгүй хайрлахгүй гэж би үргэлж боддог байсан юм. Тиймээс надад анхаарлаа хандуулсан хамгийн анхны залуу таарлтмагц би тэрнийг тэр даруйдаа шүүрэн авсан юм. Учир нь хинч намайг тооцоохгүй гэж би боддог байлаа. Би түүнтэй гэрлэх үедээ буруу зүйл хийж байгаагаа зүрх сэтгэлийнхээ гүнд мэдэж байсан. Гэвч цөхөрсөн хүмүүс зөвхөн хайрцаглагдсан тэнэг зүйлүүдийг хийдэг юм. Амен. Тэгээд бид гэрлсэн. Би 18, нөхөр маань 19 настай байсан. Тэр хуучин машинуудыг зардаг байсан ба олон жилийн өмнө нэгэн хүн машин худалдаж авахыг хүсвэл тэр нь Saint Louis-д эсвэл өөр хаа байгаа газраас нь худалдаа авахыг хүссэн хүний байгаа газар руу хүргэж өгөх хүнийг цалинжуулдаг байв. Нөхрийн маань мөнгө олдог байсан нэг ажил нь машинуудыг жолоодож худалдаа авах хүнд нь хүргэж өгдөг байв. Бидний төлөвлөгөө бол нөхөр маань нэг машиныг наашин жолоод авчирсны дараа тухайн машинаа засаж янзлан би шинэ ажилд орж хамтдаа аз жаргалтай амьдрах байсан юм. Тэгээд бид жижигхэн зочид буудалд буусан. Хаана байсныг би одоо сайн санахгүй байна. Баг зэрэг алхаад л очих нэгэн офисын ажилд орсон. Би үргэлжил офисын ажил хийдэг. Нөхөр маань ажил руугаа явчихдаг байлаа. Нөхрийн маань нэг найз нь бидэнтэй хамт ийшээ ирсэн санагдана. Урт түүхийг товчлоод хэлэхэд магадгүй 17 хоногийн дараа бах. Нөхөр маань буцаж ирээгүй. Тэр зүгээр л явчихсан. Би энэ залуутай 5 жилийн турш амьдарсан ч бидний амьдрал үнэндээ маш галзуурмаар түүх мэт байж байлаа. Үнэхээр галзуурмаар. Нэг удаа Калифорниагийн Окленд хотод тэр бас намайг орхин явж байсан. Би тэнд бас уулзалт хийж байсан. 56 жилийн өмнө одоогийн байгаа энэ хотод тэр намайг гэртээ харих ямар ч мөнгөгүй цар ганцааран минь орхин явж байсныг бодох нь надад зүгээр л сонь санагдаж байна. Тэр үед би найз руугаа залгаж автобусны билет авах $75 зээлж байсан юм. Автобусаар их ачаатай явж болдгоо байсан бөгөөд үнэндээ надад тийм ч их ачаа бараа байдгүй байсан тул би өөртөө байгаа зүйлээ боломжоор авч явдаг байсан. Би нийлээд олон зүйлээ энд орхиж эмээгийнхээ ойж өгсөн хідэн бүтээлгээ аваад явж байснаа санаж байна. Би үнэхээр гуниг гутрал ганцаардал ямар ч хүн хараад мэдхээр тийм их итгэл найдваргүй байдлыг мэдэрч байсан юм. 18 настайдаа хүчирхийлэгч аваасаа зүгтээ явж байсан. Гэтэл энэ залуутай гэрэлсэн ч гэсэн миний өмнөх амьдралаас тэгтлээ дээрх хэргүй байдлыг аль хэдийн надад харуулж эхэлсэн байна. Харин одоо би энд байна. 56 жилийн дараа заал дүүрэн хүмүүс намайг сонсох гэж энд ирсэн бөгөөд миний хүсэж байгаа зүйл бол
Миний чин хүсэл бол хэрвээ яг одоо та амьдралынхаа хамгийн доод түвшинд очсон юм шиг санагдаж, таны зүрх сэтгэл шархалсан, магадгүй таны нөхөр эсвэл эхнэр чин таныг орхиод явчихсан байгаа бол энэ номлолыг зурагтаараа үзэн суугаа хүмүүст хандан хэлэхэд амьдрал чинь дууссан юм шиг санагдаж байгаа бол яг энэ байдал нь таны амьдралын шинэ эхлэл байж болохыг та хараахан мэдэж амжаагүй байж болох юм. Та бүхэнд нэгэн зүйл хэлхийг минь зөвшөөрнө. Бурхан танд зориулж хичнээн агуу зүйлүүдийг бэлдсэн байгааг та төсөөлөөд баршгүй лээ. Гэвч та Бурханы танд бэлдсэн амьдралыг хүлээн авахынхаа хажуугаар сэтгэл зүрхнийхээ шарахыг бүхэл амьдралынхаа турш сэтгэлийнхээ шарахыг бусдад тохоод яваад байж болохгүй. Тиймээс хэрвээ та шархалсан зүрх сэтгэлтэй гэдэг ангилалд харьяалагдаж байгаа бол өнөөгийн нийгэмд амьдарч байгаа хүн бүр л ямар нэгэн байдал хэлбэрээр шархалсан байдаг гэж би боддог. Хэрвээ та тэр ангилалд багтаж байвал Есүс танд өгөхийн тулд таны төлөө нас барсан тэрхүү амьдралаар хэрхэн амьдрахад суралцах. Зарим нэгэн өнгөрсөн зүйлсээ ардаа орхиж бүхнийг шинээр эхлэх. Таны хувьд шудраг бус, зүй бус байсан бүх зүйлийг чинь Бурхан сайн сайхан луу эргүүлж бусад хүмүүст туслах зүйл болгон өөрчлөхийг түүнээс гуйх цаг нь таны хувьд ирсэн гэх шийдвэрийг та яг одоо гаргаасаа гэж хүсэж байна. Бид нар сүнс, сэтгэл зүрх, бие махбодоос бүрддэг гэдгийг та бүхэн мэднэ. Та нар миний бие махбодыг харж байгаа боловч яг үнийг хэлэхэд миний жинхэнэ байдлыг харахгүй байгаа. Би та нарыг та бүхний бие махбодыг харж байна. Таны нүүрэн дээр чи нэмсгэл тодорч байгаа болохоор та аз жаргалтай байна гэсэн үг биш ээ. Амен. Та гаднаа сайхан харагдаж байна гэдэг чинь бүхнийг илчилдэггүй. Бид худлаа дүрсгэх. Бүх зүйл бидний хувьд сайн сайхан явагдаж байна гэдэг төрхийг бид бусдад харуулахыг хичээхдээ маш гарамгай байдаг. Би та нарт л гэж хэлэхэд дотоод зүрх сэтгэл нь үгээр хэлбэл нуруу унаж байгаа мянган хүмүүсийн дунд бид алхаж байдаг. Тэд гаднахаа ямар нэгэн зүйлээр бүрхэн нуухыг хичээн явж байдаг. Ямар нэгэн зүйл бидэнд хэрэгтэй. Эсвэл албан тушаалаа хийх, арай том байшинтай болох, гэрэлмээр байна. Хэрвээ бид гэрэлсэн байгаа бол салах хэрэгтэй. Эсвэл өөр ямар нэгэн зүйл бидэнд илүү хэрэгтэй гэж боддог. Байнга л одоо тийм юмтай болчих бол өөр ямар нэгэн зүйлтэй л болчих боллоо гэдэг. Гэтэл бидний хүсэж байгаа зүйлийг хамгийн энгийн байдлаар хэлбэл хүмүүс зүгээр л аз жаргалтай л байхыг хүсэж байдаг. Хүмүүс бүгдээрээ амар тайван, аз жаргалыг үнэн сэтгэлээсээ хүсэж байдаг. Библиэд Бурханы хаанчлал бол та юу идэх, юу уух вэ гэдэг талаар биш юм. Яг үннийг хэлэхэд магадгүй бидний хэлдгээр Бурханы хаанчлал бол эд хөрөнгийн талаар өгүүлдэггүй гэж хэлж болно. Энэ нь танд хэрэг хөрөнгө байна? Та ямар байшинд амьдарч байна вэ гэдэг талаар ерөөсөө өгүүлдэггүй. Энэ нь ариун сүнсэн доторх зөвхт байдал, амар амгалан баяр баясгал юм. Тиймээс Бурхан бидэнд гадна харагдах төгс амьдралыг амлалтгүй. Энэ дэлхийн хүмүүс тохиолддог асуудлууд тань тохиолдож, зовлон бэрхшээлүүд ч тохиолдох бөгөөд холуур явахыг хүсэж байгаа зүйлүүдтэйгээ та нүүр тулах болно. Гэхдээ түүний танд санал болгож байгаа зүйл бол түүнтэй хамт зогсож, цаг үргэлж өөрийгөө буруутгадаг байдлаас чөлөөлөгдөх нь ямар гайхамшигтай болохыг мэдрээсэй гэсэн явдал юм. Аавынхаа бэлгийн хүчирхийлэлд өртснийхөө дараа би одоо яаж гисэн бэ? Би одоо яаж гисэн бэ? Би одоо яаж гисэн бэ гэсэн үгс зурагдсан пянз мэт олон жилийн турш миний толгойд байнга эргэлддэг байлаа. Энэхүү зурагдсан пянзны үгсийг сонсож байсан хэнийгэн хүн байна уу? Бидний ихэнхэд манд яавал энэхүү пянзыг сая хувийг зарчихсан байна. Би одоо яаж гисэн бэ? Яаж гисэн бэ? Би яаж гисэн хүн бэ гэд бусад хүмүүс танд хандаж чи яаж гисэн хүн бэ? Яаж гисэн хүн бэ? Яаж гисэн хүн бэ гэж хэлдэг бөгөөд харин одоо бол Есүс Христийн урсгасан цусаар дамжин би Бурханы өмнө зөвхт нэгэн хэмээн тооцогддог гэдгийг мэдэх нь надад хичнээн гайхамшигтай байдаг гэж санана. Тэгснээрээ би өөрийн эсрэг биш, өөрийнхөө төлөө байж чаддаг болсон. Бид үүндээ зөв байдлыг хүсдэг бөгөөд тэр нь бидэнд хамгийн түрүүнд ирэх ёстой. Бурхантай зөв харилцаатай байна гэдэг нь амар тайван байдал танд ирэхээс өмнө тохиолдох ёстой бөгөөд баяр хөөр ирэхээс өмнө амар тайван байдал ирэх ёстой байдаг юм. Энд ирэхээс өмнө та ад жаргалтай болохын тулд юу хийх хэрэгтэй? Эсвэл юу хүсэж байна гэдэг бодолтой огтхон ч хамаагүй бөгөөд хэрвээ таны хүсэл дээрх 3-аас өөр ямар нэгэн өөр зүйл байгаа бол бодол санаа чинь төөрөлдсөн. Та буруу зүйлийг бодож байсан гэдгийг би баттай хэлж чадна.
Яг үннийг хэлэхэд та жинхэнэ аз жаргалыг амсахгүй байгаа бол танд хичнээн их мөнгө байгаад ч нэмэргүй. Хэрв танд амар тайван байхгүй бол та хичнээн том орд харшид амьдарч байгаа чинь ч хамаагүй лээ. Энэ нь та бүхэл бүтэн 5 компани эзэн хэдий ч өөрийгөө үзэн яддаг бол үнэн хэрэгтээ танд юу вэ нвэ гэж л би хэлэх гээсэн юм. Тиймээс бидний чин сэтгэлээсээ хүсдэг зүйл бол доторх хүм маань биш. Зүрх сэтгэл маань эрүүл бүрэн бүтэн болох явдал юм. Өөртөөгөө сайн харилцаатай байхын тулд цусаар худалдаа авсан эрх танд бий. Өнөөдрийн өдөр дуусахаас өмнө та өөрийнхөө хамгийн том дайсан биш, харин хамгийн сайн найз болох шийдвэрийг гаргана гэдэгт би найдаж байна. Амен. Та өөртөөгөө найз болох хэрэгтэй. Хэрвээ ингэж чадвал бусад хүмүүс таны талаар юу гэж бодож байгаа болоо гэдэгт та цаг үргэлж анхаарлаа хандуулах байлна. Бид сүнс, сэтгэл санаа, бие махбодоос бүрддэг. Бие махбод маань өдрөөс өдөрт аажмаар хөгшрөн доройтдог. Тэгээд нэг л өдөр үнс ба шараа болон хувирах болно. Талархалтай зүйл нь бид бүхэн алдаршсан бие махбодыг хүлээн авах болно. Тэр бие махбодыг хүлээн авах нь сайхан сэтгэгдлийг төрүүлнэ гэдэгт би эргэлзэхгүй. Тэгээд бидний сүнс, санаа сэтгэл маань үргэлжилж мөнхөд орших болно. Тиймээс яг үнийг хэлбэл та дахин төрсөн бол таны сүнсэн доторх бүх зүйл сайн зүйл байдаг. Бурхан бидний дотор оршихоос өмнө тэрнийг маань аль хэдийнэ засаж шинчилсэн байдаг гэж би хэлэх гээд байна. Тэр таны дотор оршин суухын тулд таны хамгийн дотоод хэсгийг чинь ариун болгох хэрэгтэй. Учир нь тэр ариун бус газар оршин сууж чадахгүй. Бидэнд туслахын тулд илгээсэн ариун сүнсний яг одоо бидний дотор хийж байгаа үйлдэл бүхэл бүтэн аялал гэдг нь сүнсэнд маань байгаа бүхэл зүйлийг бидний зүрх сэтгэл рүү тэр чигээр нь оруулснаар бид Христийн дотор хэн бэ? Хэрхэн хайрлагдсан бэ? Бусдыг хэрхэн хайрлах ёстой вэ гэдгээ бид мэдэн авч мөн сүнсний бүхэл гайхамшигтай үр жимс болох хайр, баяр хөөр, амар тайван, тэсвэр төвчээр сайныг үйлдэх, төлөв даруй байдлуудыг ойлгоо авч шин төрөлтөөр дамжин бидэнд ирсэн Бурхны бидэнд өгсөн бүхэл гайхамшигтай зүйлүүдийг хүлээн авах явдал байдаг. Тийм ч учраас Библиэд тиймээс хэн нэг нь Христ дотор байвал тэрээр шин бүтээл мөн. Харах түн, хуучны нь өнгөрч шин болсон байна гэж хэлсэн нь гайхмар зүйл биш байдаг. Энэ нь та талент өөрийгөө харах үед шал өөрөөр харагдах болно. Эсвэл таны зүрх сэтгэл чинь тэр даруйдаа шив шинхэн болж өөрчлөгдөн гэсэн үг огтхон ч биш үлээ. Энэ нь таны сүнсэн дотор байгаа бүх зүйлд нэгэн үр суулгагдсан гэсэн үг юм. Хүн бүр үр гэж хэлээрэй. Одоо таны дотор нэгэн үр байгаа бөгөөд таны төсөөлөдөж барахгүй тэр нэгэн гайхамшигтай хамгийн сайн сайхан амьдралаар амьдрах боломж танд бүрэн олгогдсон гэсэн үг юм. Тиймээс хэрвээ би тэрхүү үрийг Бурхны үгээр уславал энэ хагасаа өдөр энэхүү уулзалтанд ирэхээр шийдсэн байдал чинь та өөрийнхөө төлөө ямар нэгэн сайн зүйлийг хийж байгаа эсгээ ухаарч байгааг чинь би сайн мэдэхгүй байна. Учир нь өнөөдөр таны сонсох гэж байгаа үгс бол хэрвээ та түүнийг зүрх сэтгэлдээ хүлээн авбал тэр нь амьдрал өөрчлөгч үгс болж чадна. Энэ нь та хааныг тийшээ явах, өөртөө юм худалдаа авах, ямар нэгэн нийлэлгэнд явах, эсвэл таны чухал гэж бодож байгаа хэн нэгэн хүнтэй цагийг өнгөрөөхөөс ч илүү үн цэнтэй зүйл билээ. Эдгэрсэн зүрх сэтгэлтэй болох, дотоод зүрх сэтгэлдээ зөв байх, амар тайван болон баяр хөөргийг авах явдал нь бидэнд байх хэрэгтэй хамгийн үнэтэй зүйлүүд бөгөөд бид энийг энэ дэлхийгээс олж авч чаддаггүй. Би өөрийн аяллаа аль хэдийн эхлүүлсэн бөгөөд энэхүү аяллаар өдөр бүр аялсаар байна. Үүгээрэж би үгийн багш байх шаардлагыг хангадаг. Гэвч үүгээр амьдарч энийг туулсан туршлагаасаа харахад хэрвээ та өөртөө олгогдсон хамгийн сайн сайхныг авна гэдэгтээ шийдмэг байж хийх ёстой зүйлээ хийх юм бол Бурхны танд зориулсан хамгийн сайн сайхан зүйлийг хүлээн авахд чинь тамд байгаа ямар ч хүн сүнс танд цаад хийж чадахгүй гэдгийг би баттай хэлж чадна. Та шархалсан эмтэрсэн амьдралаар цаашид амьдрахгүй гэсэн шийдвэрийг өнөөдөр гаргаасаа гэж би хүсэж байна. Амен. Таны амьдрал зөв зохистой байдлаар эхлээгүйгээс болж та өөрийгөө өрөвдөх байдалд орсон эсвэл бусад бүх хүмүүсийн хүлээн авсан. Тэр бүхэл зүйлсээ та хүлээн аваагүйгээс болж мөрөн дээрээ хүнд ачаа үүрсэн мэт амьдралаар амьдрах шаардлагагүй лээ. Өнөөдрийн бидний суралцах хамгийн эхний зүйл бол юунаас болж та өнөөдрийн байгаа байдалд хүрснийг огтхон авч үзэхгүйгээр хэдийгээр яг үнэн биш гэсэн зүгээр л аль нь ч таны буруу биш, таны хийсэн алдаа биш байсан. За тэгвэл танд байгаа, таны туулж байгаа амьдрал, танд байгаа асуудал бэрхшээл бүгдээрээ өөр бусад хүмүүсээс шалтгаалсан юм бол би танд харамслаа чин сэтгэлээсээ илэрхийлж байна. Гэхдээ бүхэл бүтэн байдал руу хүрэх хамгийн ихний алхам бол яг одоо
Өнөөдөр та өөрөө өөрийнхөө амьдралаа цаашдаа 100% бүрэн хариуцан авч явах болно гэсэн хариуцлага өөрч ихэл. Таны амьдрал чинь өнөөдрийн байгаа байдалд хүрсэн чинь таны буруугаас болоогүй байж болно. Гэхдээ зөвхөн та л өөрөө Бурхантай хамтран ажиллаж энэхүү байдлаасаа гарч Бурханы хүсэж байгаа тэр төвшөнд хүрч чадна. Тиймээс өнөөдөр бид бусдыг буруутгадаг бүхнийг намайг хардаа гэж өөрийгөө өрөвддөг байдлаа орхих ёстой. Хэрвээ би хүчирхийлэлд өртөөгүй. Хэрвээ би тэр залуутай гэрлээгүй. Ийм сонин гэр бүл төрөөгүй. Арай л илүү боловсрал эзэмших боломжтой байсан бол хэрвээ зөвхөн гих мэтчлэн бүхэл хэрвээ зөвхөн гэдгээ бид бүрэн орхих ёстой. Та нарт нэгэн ишлэлийг би уншиж өгье. Библиэд байдаг 2 жижигхэн үгсийг би үнэхээр биширдэг бөгөөд тэдгээрийг гэвч Бурхан гэж нэрлэдэг юм. Йосефийн ах нар нь тэрнийг үзэн яддаг. Түүнийг боол болгон худалдсан. Тэрээр хилс хэрэгээр 13 жилийн турш шоронд хоригдсон байдаг. Зөв зүйлийг хийх гэж оролдсон боловч альваг хийх болгондоо тэрээр нам цохиулдаг. Тийм нэгэн залуу байсан мэт харагддаг. Хэдийгээр ах нар нь түүнийг үзэн ядаж байх зур түүн тохиолдсон бүхэл зүйлийн турш Бурхан түүнтэй хамт байсан бөгөөд тэр хаашаач явсан үргэлж Бурханы тооллыг хүртдэг байваа гэж Библиэд хэлсэн байдаг. Өнөөдөр та яг нэг иймэрхүү байдалд байна уу? Танд өмнө нь юу ч тохиолдсон байх хамаагүй. Өнөөдөр та амьдралаа шинээр зэгцлэх шийдвэр гаргаасаа гэж би хүсэж байна. Ягд гэдгийг та мэдэх үү? Учир нь Бурхан таны талд байдаг. Хэрвээ Бурхан таны төлөө юм бол хэн таны эсрэг зогсож чадах вэ? Бурхан миний төлөө юм бол би хинээс айх вэ? Нэг л жишээ хэлэхэд та нарын өмнө зогсож байгаа би байна шүү дээ. Зөвхөн нэг жишээ. Энд байгаа хүмүүсийн дотор над шиг олон хүн байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Бүрэн эмтэрч, боснуулагдаж, нөхцөл байдал нь ямар ч итгэл найдвар байхгүй байсан нэгэнд Бурхан юу хийж чадсныг харуулах бодит жишээ юм. Хэрвээ та зөвхөн түүнийг өөрийнхөө зүрх сэтгэлд оруулахыг зөвшөөрөх юм бол хүн бүр юм бол гэж хэлээрэй. Бурхан танаар юу хийлгэхийг хүсэж буйг та суралцаж эхлэх бөгөөд та түүний үйлд энэ 3 өнгөөр та Библийн ишлэлийнхээ доогуур зурж тодтогсон бүх зүйлийг хүлээн авч болно. Та хийх ёстой гэж мэдэж байгаа зүйлээ хийхгүй юм бол зүгээр л мэдэж байх нь танд ямар ч сайн үр дүнг үзүүлэхгүй. Бид бүгдээрээ л ялгаатай болохоор ариун сүнс бидэнд өгөгдсөн. Бид бүхэн эдгэрлийг баг зэргийн өөр өөр байдлаар хүлээн авах болно. Зөвхөн ариун сүнс л бидний амьдралын аль асуудлыг хөндөх ёстой зөв цаг мөчийг мэдэж байдаг. Тийм ээ. Ариун сүнс биднийг хөтлөн дагуулахыг бид түүнд зөвшөөрөх юм бол тэр товлсон цагта бидний хийх алхмыг маань бидэнд харуулах болно. Хэрв та энэхүү аялыг эхэлж байгаа бол хэрхэн төвчээртэй хүлээх хэрэгтэй байдаг вэ гэдэг шийдвэрээ бас гаргах хэрэгтэй. Учир нь энэ ганцхан шөнийн дотор л тохиолдохгүй. Үүнийг хэлэхэд би одоо ч гэсэн эдгэрсээр байгаа. Би өдөр бүр л шинэ зүйлийг суралцаар л байгаа бөгөөд Библиэс олж мэдсэн зүйл дээрээ тулгуурлан хэлэхэд энэ нь Есүсийн буцан ирэх өдрийг хүртэл үргэлжлэх болно. Бид амьдралын турш суралцаар байх болно. Зүрх сэтгэлд чинь таны нууцлаг нэг хэсэг байдаг бөгөөд тэрхүү дотоод амьдралын чинь талаар зөвхөн Бурхан та хоёр л мэдэж байдаггүй лээ. Таны зүрх сэтгэл гэдэг нь таны бодол санаа, хүсэл, таны сэтгэлийн хөдөлгөөнүүд юм. Та юуг бодож, юуг хүсч, юуг мэдэрч байна гэдгийг чинь танд хэлж байдаг. Та итгэнэ үү вэ хамаагүй бид зүрх сэтгэлийнхээ талаар маш их ярьдаг. Хүмүүс юуг хүсэж, бодож, мэдэрч байна гэдэг талаар та хүмүүсээс бусад бүх юмнаас хамаагүй илүү ихээр сонсч байдаг. Би хүсч байна, бодож байна, би мэдэрч байна, би хүсч байна, мэдэрч, бодож, мэдэрч байна. Хэрвээ бидний тэр хэсэг маань энтэр шархалсан бөгөөд тэрхүү шарх нь бидний амьдралыг давмгаалахыг бид зөвшөөрөх юм бол үнэхээр ноцтой нөхцөл байдал байна гэсэн үг юм. Учир нь зүрх сэтгэл чинь шархалсан үед та зөвөр бодон тунгаадгүй.
Зөвийг мэдэрдэггүй. Юуг хийх нь зөв бэ гэдгийг хүсдэггүй. Шархалсан үедээ таны хийхийг хүсэж байгаа бүх зүйл бол өшөөгөө авах явдал байдаг. Өшөөгөө авахын тулд тэмүүлэх нь таны амьдралдаа хийж болох хамгийн муу зүйл юм. Учир нь тийм хүсэл таны хүсэж байгаа зүйлийг хизээж авчирдаггүй. Ягагт гэвэл таны хүсэж байгаа зүйл бол зөвхт байдал, амар тайван, баяр хөөр бөгөөд та тэдгээрийг зөвхөн бурхнаас л хүлээн авах болно. Хэрвээ зүрх сэтгэлчин хүчирхийлэл, зөвхт бус үйлдэл, гологдол, ичхүүр, хэм буруутай юм шиг мэдрэмж, өөр бусад сэтгэл эмзэглүүлэх зүйлсээс шалтгаалж, эмтэрч шархалсан та тэдгээр зүйлтэйгээ нүүр тулж амжаагүй байгаа бол эрүүл бөгөөд хэвийн амьдралаар амьдраагүй байгаа юм байна гэсэн үг. Тийм байна гэдгээ та ухаарч амжаагүй ч явж байж болно. Магадгүй та над шиг байх, бусад хүмүүст л гол асуудал нь байгаа гэж боддог явдал. Тийм ээ, бид нар тэгэж боддог. Та одоо яаж хаад байгаа юм бэ? Энэ талаар ярьж байгааг маань та нар сонссон л баг. Гэвч энэ үнэхээр намайг ангаатлах гайхшралд оруулдаг юм. Нэг удаа би Дэвиг өөрчлөхийн төлөө залбирч байснаас санаж байна. Бурхан минь ээ, та Дэвиг өөрчлөх хэрэгтэй. Би ийм байдлаар энэ хүнтэй амьдарч чадахгүй. Тэрнийг өөрчлөх хэрэгтэй байна, Бурхан минь. Түүнтэй ажиллаж, түүнийг өөрчлөөч. Тэгээд бас нэг өдөр би Бурхан минь ээ, Дэвиг өөрчлөөсэй гэж би шамдангуй залбирч байтал эзэн Дэвид гол асуудал нь байгаа юм бишээ гэж шивнэхийг сонссон. Энэ намайг бүр ихээр бодлуулж орхисон юм. Яагаад гэвэл хэрвээ Дэвид гол асуудал нь байхгүй бол хинд гол асуудал нь байгаа юм бэ гэдгийг би төсөөлж чадахгүй байсан. Над руу хардаа би үнэхээр ухаарахгүй байсан. Үүндээ би аавынхаа гэрээс явахдаа бүх асуудлаа орхиод явсан гэж бодож байсан юм. Та тухайн асуудлаас биеэрээ холдсон ч түүнийгээ өөрийнхөө зүрх сэтгэлд тээсээр явдаг юм. Тиймээс та тухайн асуудалтайгаа нүүр тулахаас нааш түүнийгээ сэтгэлдээ тээсээр яв. Таны сэтгэлдээ хатгалж явдаг нууц зүйлүүд чинь сэтгэлийг тань улам бүр өвтгдөг. Шархтайгаа амьдралаараа үргэлжлүүлэн амьдрахгүй гэсэн шийдвэрийг таныг өнөөдөр гаргаасаа гэж би уриалмаар байна. Христ таны төлөө нас барсан тэрл амьдралаар амьдрахыг сонго. Өнгөрсөн ардаа орхиж амьдралаа шинээр эхлээрэй. Танд тохиолдсон бүхэл зөвхт бус зүйлүүдийг авч хайж, тэдгээр нь таны сайн сайхны төлөө ажиллахын төлөө Бурханаас гуйгаарай. Танд тохиолдсон зүйлүүдийг бусад хүмүүст туслахын төлөө ашиглахыг түүнд зөвшөөр. Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчлэлийн хамтрагчид болон түүний найз нар нь ивент